улсууд бол үгүй энэ хоёр нь хоёулаа Монгол хатан байсан, нэг нь хөвөт хөгшүүний хатан байсан гэдэг чинь орчин байх магадлалтай. Манжи хаад бол орчингоос хатаа авдаг байсан үн л дээ. Бомбтой хатнаас эхлээд орчингийн хатууд Манжи хааны хатан болдог байсан. Нөгөөх нь дагуур гэж тэгж яасан бэлээ. Би бол миний үнсэн юм дотор бол энэ тийм эдгээр бол Монгол байсан гэсэн юм байхгүй. Харин тэр 3 дахь авсан тан юу тэр нь бол яхах байхгүй боржгон. 3 дахь 5 дахь гэсэн үг юм. 5 дахь чинь хятад авгаа. За. Энэ чинь энэ хоёроос чинь гадна 3 дахь. Тэр нэгтээ яг хатан биш татвар юм. За. Тэр нь бол яг боржгон байсан гэдэг юм бол баримтаар нотлсон юмнууд байна лээ. Манжи хаад бол Монгол авгаа авдаг уламжил бол байсан шүү дээ. Зүгээр ер нь хууль эрхсэн үднээс авч үзэх юм бол бүгдээрээ Монгол ард улс чинь энэ хүний улстай хэлээд байгаа шүү дээ. Тухайн үед. Яг мэдээж тэнд нь контоны харим эзлээд орсон Японууд бүх юмыг контролж байгаа ч гэсэн албан ёсоор энэ юунд манай хөлийн хилцээр чинь бол бүгдээрээ Монгол ард улс Манжгоогийн засгийн газрын хооронд яваад байгаа хөлийн хилцээр. Тэр халахын голын байлдааны эхний мөргөлдөөнүүд чинь манай хөлийн цэрэг Манжгоогийн цэрэгтэй мөргөлдөд байгаа. Японууд сүүлд нэмж орж ирж байгаа. Энд чинь болохоо байлаа гэд тэрийг хоёулаа нөгөө алах голын дугуур дээр ярьсан шүү дээ. Манайх нөгөө хөлийн шугамаа маргаанаас болоод тэгээд нөгөө эхний мөргөлдөөн болсон чинь манай нөхдөд төв рүүгээ мэдээлэхдээ 200 Япон орж ирлээ шүү гэж мэдээлээд нөгөө манжууд нь хайларлуу мэдээлэхдээ уустай 700 монгол цэрэг орж ирсэн шүү. Тэрийг нөгөө нэг юунаас хаан ширээнийхээ юусаас хойноос гаргаж ирээ тэгээд ингээд яаж байгаа штэ. Тэгээд мань хүн дараа нь асуурж байгаа хэсэг гарч байгаа штэ тий. Тэр чин айгуу тийм символик утгатай. Энэ хүн насаараа шоронд амьдэрсэн хүн байхгүй. Хориотой утгадаг шоронд амьдраад дараа нь Тэнжинд очиад Японы юу гэдэг чинь бас шоронд. Тэгээд дараа нь Манжгоогийн засгийн газар гээд тэг яг л шоронд угадаг штэ. Оросд бас тийм. Гэхдээ тэрнээс өмнө Манжи эзэн хаан гээд Манжгоогийн эзэн хаан гээд очиж байгаа мөртөө яг үнд хэлэхэд Японуудын байгуулсан шоронд л амьдарч байгаа шүү дээ. Шороных гой байшинтай л болсон шүү. Тийм л юу. Тэгээд тэр сүлзгнээ гаргаж сулж тавиад өөрөө насурж байгаа нь яг одоо яг жинкнэрээ мань хүн эрхчлөөтэй болж байгааг харуулж ил цаг уурн нийлэх гэж харуулж байгаа хэсэг байна гэж хараад байна. Сайн басан сонсогчдоо Монголын гэгцэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. Нэвтрүүлэгт хамтран ажиллагч ивент тэтгэгч Top Motors. Top Motors-ийн хамт олон та бүхэнд сонгосон машина тэр дорн тухайн газарт нь тэр өдөр худалдаа авах боломжийг олгож байгаа гэдэг дуулахад таатай байна. Ингээд нэвтрүүлэг рүү оръё. Би өөр нэвтрүүлэгч болчихлоо гэж ясаар зүгээр зарчиж байгаа биш үү? Банкны зээл мэлий чинь тэр өдөр хийж өгнө гэж байгаа юм уу? Тэгж байгаа. Тэгж хэллээ. Энэ жоох реклам дээр бас жоох бэлтгэл авах шаардлагатай тийм. Спонсороо бас нэг жоох зөв реклам да. За. За, сар болгоны 1 дугаар кино тайм ордог тоймч гэдэг шүүмжлэл. Манайх ч одоо шүүмжлэн гата шүүмжлэн штэ. Сүлжээ заан гэдэг кино сонгож авсан. Зарим талаараа Монголын түүхтэйс холбоотой сэдв. Энэ кинод нэг гарахгүй л дээ. Гэхдээ холбоотой сэдв. Зарим нэг юм дээр орж ирэх бах те. За, энэ хизээ ямар зорилгоор яагаад бүтээсэн кино вэ гэдгээс яриага эхлэе.
Энэ нэг хэд хэдэн хүн бичсэн юм а энэ киног шүүмжлээч гэдэг. Энэ киног би анх яаж үзсэн гэж. Би дөнгөж сургууль төгсөж ирээд гадаад яамд ажилд ороод. Тэр үед чинь манай гадаад ертөнцтэй холбогддог ганц холбоо Москвад байгаа элчсэд яам манай байсан. Тэгээ тийшээгээ шууд холбогддог нэг утастай. Тэр утас нь сайдын үүдний өрөөнд байдаг. Тэгээ бид нэр ээлжээр жижүүрлэн. Яг бол цагийн зүрхгээрээ юу мэдээнүүд ирнэ штэ. За заримдаа ч юу яадаг л байсан баг. Яралтай юм гарвал гэд. Тэгээ анхны удаа жижүүрт гарлаа. Би. Тэгээд яг тэр 80 он ч бас тайван штэ. Улаанбаатар бол их сайхан байсан. Тэгээ нэг 12 цагийн үед ерөнхийдөө Москватай цагийн зүрхгээрээ Москвад ажилд арчиж байгаа юм чинь. Тэгээ ерөнхийдөө нэг уцтгай байцдаг байхгүй юу? Гинти яралтай юм гарахгүй бол. Тэгээ сайдын үүдний өрөөнд сайхан жижүүр хийгээс доор нэг цагдаатай. Тэгээ 12-гээд нэг цагдаа маань хаалгад өгч чинь. Тэгэнгүүт сайхан сайдын өрөөнд юу байдаг? Видео тоглоулагч байдаг. Тэгээ тэнд очиад нэг кассетүүдийг үзэж хагаад тэгсэн энэ кино Персток байсан гэсэн юм байна тий. Тий, перстоктэй байсан. Тэгээд энэ киног анх үзчихсэн. Орос дээр үзчихсэн юм уу? Тий, англи дээр байсан. Анх. Тэгээд бас гомсрон сайд намайг одоо уучлах байхгүй тий. Тэр гомсронгүй сайд байсан. Тий, өрөөнд нь шүн хулгаагаар орсон хоёлаа кино үзээд байгаа байхгүй. Тэгээ энэ киног анх үзээд. За. Тэгээд ер нь бол баг өрөндийн анхны үзсэн кино маань болно штэ. Ер нь бол бид нар ч хойно сурж байхад бол яг нөгөө хэлмэл сурах гэж кино үзүүлдэг. Тэрэн дээр хөрхий нэг 50-60 оны харцгаан кинонууд л үзүүлдэг гэсэн. Энд чинь тэр үедээ бол өстой гачингой кино үзэж байгаа байхгүй. За тэгж анх үзсэн. Ер нь бол тэгээ дараа нь ер нь нэг сонирхоод энэ кино ер нь яаж хийсэн. Энд чи их сонирм 87 онд хийсэн кино. Чи 1987 онд яг хятад одоо Дэн Сяопин засгийн эрхийг автсан ерөнхийдөө нэг тийм бид нэр ингээд дэлхийн нэг хэсэг шүү. Тэр нөгөө нэг айхтар улаан хувьсгалч нар чинь биш шүү гэж харуулах сонирхолтой үе байсан гэж үзэж болох юм. Тэгвэл гин гинтхэн шууд ингээд те Манжин сүүлчийн хааны тухай киног Итали хүнээр хийлгээд Берналдо Бертолуччи гэдэг Итали хүнээр хийлгээд ингэн гэдэг бол сонин. Бертолуччи бол бас энэ дорны сэдвийг айгүй сонирхдаг хүн л дээ. Нөгөө Little Buddha гэдэг киног хийсэн хүн шүү дээ. Тэгээд яасан тэгсэн чи бас зүгээр ч бас нэг тэгж ягаагүй юм байна гэж сүлд нь бодсон л доо. Нэгдүгээрт Бертолуччи чинь залуудаа марксист явсан нөхөр. Тэгээд Италийн коммунист намтай бас нэлээд холбоотой. Тэгээд хоёр коммунист намын шугамар ярилцсан болтой юм шиг харагдаад байна. Нөгөө талд нь хятад бас нэг өөрснөөгөө жоохон нээлттэй болж байгаа гэж харуулах сонирхолтой давхцаад. Тэгээ энэ кино зохиол уул нь хоёр зохиол санал болгосон юм билээ. Нэг нь энэ Манжин сүүлчийн хааны тухай энэ юу сүүлчийн хаан Пүүгийн өөрийнх нь бичсэн дуртгал байгаа. Эзэн хаанаас ингээ иргэн хүртэл гэсэн. Тэгээд энэний англи хэлний багш байсан тэр Reginald Johnson гэдэг энэ кинонд гараад байгаа тэр хүний дуртгал хоёроор 20-той хотын өвдөшвөл нэг тийм нэртэй тийм дуртгалаар бичсэн нэг кино зохиол. Нөгөөх нь бол Чанкашигийн аминд халдах гэж оролцсон хоёр коммунистийн амьдралаар хийсэн кино зохиол. Тэгээд Бертолуччи бол эхэндээ тэрийг нь сонгох байх гэж бодож кино зохиолоо өгсөн чинь нөгөөдөл нүгөөгүй энэ Манжин сүүлчийн хааны нэгэд сонгоцсон байна. Тэгээд одоо ингээд бодохоор тэр үеийн одоо хэдэн коммунист нам болвол үгүй энэ факт юу амжилтанд хүрээгүй коммунистийн тухай кино хэрэггүй байх гэж үзсэн юм болов гэж бодогдсон. Тэр хоёр чинь нөгөө амьд нь халдах гэж оролдоод тэгээд чадаагүй тэгээд тэр хоёрын хувь заяа яаж эргэж байгаа тухай кино юу зохиол байсан юм шиг байна. Энэ бол тэр Пүүи чинь шоронгоос гарч ирээд бичсэн шүү дээ. Би одоо ингээд юу эзэн хаанаас ингийн иргэн хүртэл ингэж явсан ингээд. Тэгэхээр тэр үний бичигдсэн дурсамжийг бол тухайн үеийн хятадын одоо коммунист нам бол маш сайн хэмжсэн байгаа шүү дээ. Илүү дутуу юм оруулахгүй тийм учраас маний үний кино зохиолыг нэг их өөрчлөлгүй хийгээ
зөвшөөрчж байгаа нь бас тэр байхгүй. Бас өмнө хянцсан юм дахин одоо хянаад яадгийн те. Ийм сонин юутай гар хийсэн байгаа. Кино ч бас Хориотой хотод анх өрөндийнхээ хийсэн кино. Бараг анхны үгээс үлж юм. Тэрнээс хойш кинонууд Хориотод хийгдсэн. Нэг баримтат кино хийх зөвшөөрөл сүүлд нэг өгсөн. Тийм энэ Хориотой хотод кино зураг авна гэдэг ойлголт байхгүй. Энэ 6 сарын ирэх өгсөн байгаа шүү. Өө за кино амар урт хугацаа гэсэн үг шүү дээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт эн чин энэ киноны зураг авалт явж явах үед Английн хатан хаан Гиттад альчлаад Элизабет тэгээд Хориотой хотыг үзье гэсэн чинь уучлаарай кино зураг авч байгаа гэд үзүүлээ. Тэр чинь хоёр ёслолын албаны хооронд бас нэг жижигхэн төртөр хийсэн гэдэг яриатай байдаг. Яхаараа болдгоо. Тэр Англи ёслолын алба чинь хатан хаан үзье гэж яхад чиний 3 цаг кино зураг авалтын төр зогсоогоо оруулаад үзүүл чинь бидстэл гэж бодно шүү дээ. Тэгвэл бид нар төрөсөлсөн. Уучлаарай бид нар оруулах чадахгүй гэд. Бас үзэл суртал явчих тий. Үзэл сурталгүй да Английн хатан хаанд үгүй гэж хэлнэ гэдэг бол бас тухайн үед магадгүй таашаал өгсөн байж магадгүй тий. Тэгвэл бас ямар айхтар ачаал бүтэл өгсөн харагдаад байгаа. Кинонд үү? Тий. Энд чи хөөе одоо нөгөө юм уу компьютер график хөгжөөгүй байгаа үед хийсэн кино шүү дээ. Чи тэгээ тэр олон хүний жагсаад 18,000 цэргийн албаа гэж орсон байт. Оролцсон байгаа тий. Мас зураг авалтан дээр. Зураг авалтан дээр. Хөө 18,000 хүн. Жус амар идэвчтэй. Ятууд бүр илт дэмжсэн юм шиг зүгээр юу яах төтэй биш тий. Тий. Гэхдээ чи энэний цаатлын үзэл сурталыг харж байна уу? Манай дэглэн бол эзэн хааныг энгийн хүн болгож хүмүүжүүлж чаддаг юм аа гэдгийг. Эцсийн киноны дүүнд гэж гарч байгаа үсттэй. Тэгээд юу яасан энэ яг гоо энэ дээр бол одоо яг энэ хэсэг дээр энэ хатан хаан цэсийн одоо юу нөгөө хүүг пүүийг авчираад би чамайг хаанаар сонголоо гэж байгаа хэсэг. Нэгдүгürt амьдрал дээр ийм юм болоог л бахал та. Нэгдүгürt хоёрдугаарт мань хүн чинь чамайг сонголоо гэж хэлэнгүүтээ хүчж байгаа штэ. Энэ кино дээр бол амьдрал дээр бол энэ ч баг сар гаруй юм болсон. Сар гаруйгийн дараа нас орсон. Энэ яг болсон явдал дээр нь пүүич анх орж ирээд амар их уйлсан гэдэг юм бэл. 3 бодит явдал дээр бол 3 настай билүү 2 настай ч билүү орж ирж байгаа шүү дээ. Энэ кинон дээр гарч байгаа энэ өөрсөн хүү шиг ингээд яваад байгаа юм байхгүй. Тэгэж чи ийм амар хүн орчинд. Үгүй энэ цэсэ хатаа ханж өгөхшин амар амтан байгаа шүү дээ. Бүрчийцэн гарч ийцэн тий. Тэгээд 2-3 настай хүүхч хараад айгаад өглөө шүү дээ. Тийм л юм болсон юм шиг байна. Ер нь гэхдээ нэг тайлбарлах хэрэгтэй юм ягаад ийм хүүхэд тавьж байгаа. Ийм жоохон гэсэн үг. Тий. Өөр сонголтгүй гэсэн үг. Эн чин Гуансю хаан одоо сүүлийн хаан штэ Бадаргуул төрийн гэж бид монголчууд тэгж нэрлэдэг. Гуансю хаан нас урсны дараа энэ хүүг хаан болгоно гэж авчирч байгаа. Гуансю бол нөгөө юу өмнө нь бас нэг реформ хийх гэж оролдоод Каньювэ гэдэг бахан реформистуудын дэмжлэг аваад ингэж яваа. Тэгээд тэр нөгөө манжийн хааны ордонд байгаа том ноёдын иргэшгийг хөндөд эхэлсэн учраас Цэси чинь төрийн эргэлт хийгээд мань хүнтэй их дотн байсан Жон Луу гэдэг том жанжныг том жанжин орж ирж төрийн эргэлт хийгээд Гуансю гүнсэндээ гэрээ хорионд хийчихэд тэгээд энэ Цэси чинь үнийн эрг дээрээ төрийг барьж ирсэн үе. Гуансю бол яг нэр нь байгаа болохоос биш шийдвэр гаргах юмгүй болгоод ингээ айцсан байж байгаа. Тэгээс үлд мань хүн чинь Гуансю хорлж алсан гэдгийг. Ер нь бол төрүүлээд өгөж болдгоо. Тэгээ Гуансю нь үлдчихвэл мань чинь дахиад нөгөө юм хийн штэ. Тэгэхээр зэрэг хэнийг ёстой харин Цэсийг хөхийн хурд өдөр нөхсөн баг. Гуансю бол. Тэгээд дараа нь Гуансюг залгамжлах хүн одоо бас нэг тийм дураараа ашигладаг хүн байж болохгүй болчих штэ. Тэгтэл нөгөө ордонд байгаа ноёдууч бүгд ингээ фракцаар хуваагдсан. Тэгээ фракцийн балансыг энэ Цэси хатан барьж байгаа байхгүй. Тийм учраас тэр хүүхдийг авчир тавьж байгаа нь тэр 2 настай хүүхэд 20 жилийн дараа л жоохон юм ярьдаг нөхөр болно доо. Тийм учраас тэр хүртэл нь тэр ордонд байгаа балансыг эвдэхгүй гэж. Энэ бол нөгөө талаас бас манжийн төрийн бүрэн дампуурлыг харуулж байгаа байхгүй. Ер нь бол. Тэ? Ийм
энэ чинь 1908 онд болж байгаа үйл явдал. 3 жилийн дараа ухааны хувьсгал гараад тэгээд манжийн төрийг одоо нураагаад бид тусгаар улсаа зарлаад их бужигнах гэж байгаа үе. Тэгэхдээ энэ яаж байгаа гэхэлэр ингээд нөгөө юу байхгүй болчихж байгаа байхгүй. Одоо шийдвэр гаргах механизмгүй болчихж байгаа үе л байхгүй чи. Ингээд олон ноёдуудын балансын дундаас шийдвэр гарна гэдэг чинь юу шийдвэр гарахгүй л гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ хөөхөн тоглолсоо би энэ чинь нөгөө литл буддад тоглодог хүн шүү дээ. Яаж хүүхдийг ингэж хүмүүжүүлдэг гэхгүй айр хөдөлгөөнгүй суугаад тэгээд инээ гэсэн газар нь инээгээд өөл гэсэн газар нь өөлөд ийм их сайн дээ. Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндайн удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Кинон дээр ээжсэн салгаад тэгээд аав нь хамт байгаад яг тийм юм бас байсан гэсэн үг үү? Тийм энэ чи аав нь Чун гэдэг ban бас Айсенгэр удмын Манжаа хааны удмын аав нь зүгээр нэг гар бишээ бас эн чин тийм регент мэгэнт нөлөө өгөх том ноён байсан. Ийм юм байгаа. Мэдээж тэр чинь нөгөө хаан болгоод ячиж байгаа учраас ээжсэн салгаад асрагч хүүхэн энд нэг мөмө хүлээдэг байдаг нэг хүүхэн гардаг штеп тэр чинь өөрхөө асрагч юм хтэй. Тэгээ ээж нь өөрхөө тэрэндээ захиад тэгээд явж байгаа. Дараа нь нөгөө дүүн ирдээ штеп пүүжэ гээд. Тэгээд өрлөг ээж гэдэг. Тий. Дараа нь нөгөө дүүн жоохон том болоход нь ирдэг штеп. Тэгээд мань хүн бол ээжтэйг 7 настай нэг уулзаа тэгээд дагиж уулзаагүй. Тийм учраас ээжигээ нэг ягаагүй аав нь энэ байна. Ээжигээ ер нь их мэдэхгүй тэгээд нэг чих юу ягаагүй. Одоо юу гэх юм бэ? Харамсах сэтгэлч төрөөгүй юм шиг байгаа. Тэр намтар түүхийг уншихад. Тэгээд энэ хүүхэд байж байгаа үед нь 4 5 6 настай байж хат нь өсөл гарчлаа. Тий. Тэгээд эн чинь дахиад хаанаараа үргэлжлүүлээ байгаад байгаа юм ямар ч. Тий энэ одоо яг нэг масс зураг авалчийн энэ байна. Одоохон би чиний асуултанд хариулна. Тэгээ энэ дээр энэ хүмүүсийг заяа. Эдгээр чинь бүгд ингэ 5 гизэгтэй болгоно шүү дээ. Үгүй. Тэгээ нөгөө цэргүүдийг үсээ усгсан чинь усч өгдгөө тэгээд өдрийн $3.50 төлж үсийг уссан байгаа. За. Тэгээ дараа нь эдгээр чинь нөгөө гизгийн зүүх хөстэй болно шүү дээ. Бүр тэгээд 50 хүн тусна гаргаж маш түргэн гизгийн зүүдэг тийм юм байгаа. Тэгээд энэ 18,000 хүнийг чивлээ 2 цагийн дотор гизгийн зүүж сургасан баг. За. Энэ бас амар хөдөлмөр явахгүй бид нар нөгөө юуг нь мэдэхгүй. Жинхнэрээ хийсэн гэнэ. Тэрийг зохион байгуулсан хүн ингэж. Яг энэ зохион байгуулалтыг нээжсэн. Жан Имов. Алдарт кино найруулагч. Нөгөө Баатар гэдэг киног найруулсан Жан Имов гэж. Энэ мас юмыг зохион байгуулж ирсэн хүн байхгүй. Тэр үед залуухан ажилтан байсан баг л та. Тэр хүн чинь эндээс ишгэл авсан. Кинонууд нь дандаа юм нүсэр байхгүй. Баатар киноос энэ тийм ингээл бүх юмнуудыг зодоол дандаа нэг юм хүү хаа гэсэн маш олон зэрэг харим ордог. Кинонууд нь тийм. Гэхдээ яг хаа тэр бол Жан Имов Хятадын айрам тийм байна гэж төсөөлж л байгаа юм л да. Хятадын айрам тэр дундаа хан улсын үеийн, Цин улсын үеийн, Чин улсын үеийн, Чин улс, тэр нь Цин улс. Цин улсын үеийн Хятадын хайрын бизээж тийм амар уужиг төвцтэй тийм байхгүй шүү дээ. Тэр үед цэргийн алба гэдэг бол ингээд хүмүүс өөрснөө зэвсэг контраа гаргаад ингээд явдаг байсан болохоос ш тийм дөрөв төвц батлаа. Нэг маягаар оёод гэсэн тийм яг тэр нь одоогийн кинон дээр гоё эффекттэй харагдаж байгаа. Тэрнээс биш. Юугүй ер нь гэхдээ эндээс харин жаа юм уу нэг сурсан юм байж магадгүй. Би тэр масок гэж бодохгүй. Өнгөний тоглолт гэж магадгүй.
Хэрвээ чи Баатар киног үзэх юм бол тэн дээр чи одоо жишээлбэл нэг улс нь улаан тий нэг одоо хар тий гэдэг ингээд эн чин нөгөө хятадын өнгөний ойлголт шүү дээ. Улаан гэдэг чинь хувьсгалын улаан биш шүү дээ. Улаан гэдэг чинь турлал. Тэгээд тэн дээр нөгөө хуурхаас илэм тогтургүй салхич билүү. Тэр хоёр чинь ингээд нэг хоорондоо дурлаач байгаа юм шиг. Одоо нуу самаргууд юм уу, эхнэр нөхөр юм уу нэг тийм гараал те. Хин Цин улс гэдэг Чинши Хуанди гэдэг тасгар юутай тэр хар чин хүч чадал билэгдэж. Баатар киног дараа нь шүүмжлээ. Гой сэдв. Үгүй яг би тэрийг хэлэх гэсэн гэхэлэр энэ дээр бас яг өнгөөр тоглож байгаа байхгүй. Энэ дээр одоо ингээд мань хүний чинь энэ хааны ордонд байгаа үе мүй чи айгүй гоё шар өнгө ирэх мэдл те. Хааны өнгө штэ шар өнгө бол алтны өнгө. Тэгээд улаан дандаа тийм тод өнгөөр явж ийсэн. Мань хүн баривчлагдаад хэдийн шоронд оронгууд дандаа харсаар өнгө болоо явчихдаг штэ. Тийм ш нэр энэ их харахгүй гэнэ байхгүй. Харин тий. Тэгээд тэр нөгөө өнгөний тоглолт хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр жаамууд тэр үед мань хүнтэй бас тэр санаа авсан байж магадгүй. Тэр чинь өнгөөр тоглож байгаа штэ. Асуултанд хариулт авъя. Нөгөө хаан ширэнд яагаад ингэ те? Яагаад ингэсэн гэхэлэр одоо жишээлбэл 11 он Тэртэтэрэнгүй ухааны хувьсгал гараад тэгээд манжийн төр бол энэ тэнд байгаа бослог хөдөлгөөнөө дарж хүчрэхээ байгаад тий. Тэгээ одоо яах юм гэхэлэр хятад улс дундад иргэн улсыг зарлана гэд. Тэр үед хамгийн чухал юм юу байсан бэ гэхэлэр иргэний дайнд орохгүй байх явдал байсан. Тийм учраас хойтлыг захирж байгаа одоо тэр цаашдаа Биены генералуудын босс болох Юан шиг хойдыг захирж байгаа хүн. Өмнө талын Сун Яцен комендан намын одоо үндэслэн байгуулагч. Энэ хоёрын хооронд хилцээ явж исэн гэд түүхэн дээр бол бид нэр ярьдаг. Тэгээд ингэж ярьж байгаад Юан шиг ерөнхийлөгч болж одоо шинэ хятад улсыг тунгалсан. Иннээс гадна энэ манжийн төрийг хадгалъя гэсэн маш их том хүч байсан. Тийм учраас Манжи хааныг сайн дураар нь хаан ширээнээс нөх огсруулж энэ муу өөрхий яаж мэдгэвдээ даван цастай байсан болохоор бос гэсэн газар нь босоод суу гэсэн газар сууж байгаа л да. Тэгэхдээ энэний чинь арталт байгаа асар том нөгөө бүлэглэлүүд байна шүү дээ. Тэр бүлэглэлүүд иргэний дайнд өөрөөл дуудахгүйгээр бууж өгнө гэдэг бол их чухал асуудал байсан байхгүй. Тийм учраас тэр хилцээний явцад за хаан оройтой хоттой байж болно. Зардал мөнгөний төрөөс гаргана. Тэ ингээд гэхдээ хаан энээсээ гарч болохгүй шүү. Ингээ болоо гэдэг ийм тохиролцоо хийгдсэн учраас 1924 он хүртэл энэ хүн чинь тэр ордон дотор байгаад байгаа байхгүй. Тэгэд хөрхийн тэр жоохон хөвгт бол энэ хард тийм гоц энэ нөгөө шоронтой байгаа хэсэг нэг саарл гэдэг. Тэгэд тэр юуны тэр одоо нөгөө мань хүн чинь ингээд хүүхэд мань хүн чинь нөгөө ээж нэрээд явхад ээж их араас гүйдэг штэ. Тэгээ гарах гэсэн чинь зэргүүд нь хаалга нь хачдаг штэ. Тэгэхээр мань хүн их гоё шоронтол байгаа юм баггүй. Тийм. Ер нь бол гадагшаа гарч болохгүй. Гадна талд нь шал өөр улс. Тэгээ нөгөө пүүжэ гэдэг дүүн ирчихэж байгаа штэ. Тэгээ нөгөө хоёр чинь хоорондоо муудалцж хагаад чи бол хинч чи юу зүгээр хаан биш энэ төр тэгээд нөгөөдөг чинь хоорондоо хөөцөл зодтолдох гэж гүйлдэж хагаад нөгөө юун дээр гараад хашаан дээр гараад ингээ харсан чинь нэг генерал яваа те энэ ингээд одоо хятадын шинэ ерөнхийлөгч энэ төр гээд эн чинь нөгөө гадаад ертөнцөөс тасархаа өссөн юм баггүй. Энэ тий яг тэр сцен одоо энэ хэд хэдэн удаа тэгж 20 татаас гарах гэж үзэж байгаа. Дугуйтаа нэг те хүүхэд байхдаа яга гаргадаг юм. Ээжийнхээ араас бүгээд гаргадаг. Яг нөгөө будаа Сиддхартаг энэ түүх шиг санагдаад байгаа. Тэр хэсэг нь тэр хүртэл ингээ юмнаас гаргаж ирэхгүй гаргачвал нэг л болохоо ячих гад те өөр зүйл үзэх гээд байгаа юм шиг. Айгу яруу найрагдлаг юу орох гээд гарч болохгүй шүү дээ. Гарвал нэгдүгээр хятад ч өөр болцсон. Хятад даяар энэ Манжи хааны үзий ядад бүгдээрээ 5 гэзгээ хайчлаад байж байгаа үе шүү дээ. Хоёрдугаар гэхдээ энэ хүн чинь гарч ирээд одоо яг энэ хүн бол хүүхэд байсан үе л дээ. Энийг дагж исэн хүмүүс гарч ирээд цөмөөрөө Манжийн дөрөө сэргээ бардак болж байна нааж. Үнэхээр л яхаа хувьсгал болж байгаа ч бардак л болно шүү дээ. Бардак болж байна гэж уриалал дуудвал панк гэл бөм бослог болно шүү дээ. Тэр бол бас тэрнээс л сэргийлж энэ хүн чинь яг одоо алчиж болохгүй гэн бас нэг юм байна. Уул алчуулах амар юм шиг тийм.
энэ мөнгө төлөд тахтаж яадаг тийм. Алчгаар бас эн чинь энэ хүнийг одоо ингээд одоо өөрийнхөө туг болгож явж байгаа бүхлөтэн бие бүрэлдэхүүн тэнд байгаад байгаа байхгүй. Тийм учраас үнээрэг дээр бол энэ саяын ноён энэ нөгөө нэг хүүрлцгэн өгдөг ноён шүү дээ. Энэ ноён тэргүүтээ хэсэг нөхдүүд мөнгөний гусж байгаа л юм шүү дээ. Нөхөө юунаас хааны ордныг байлгах мөнгөний төрөөс өгж байгаа шүү дээ. Тэр мөнгийг л хувааж идж байгаа. Та дандаа конспираси бодож идэв. Зүгээр л энэ яг хаан төрийг ингээд өвлүүлж үлдээ тий. Ухтаа цаанд оршин нуурлах. Юу яадаг шүү дээ. Энэ тайгнуудыг юу яана одоо тоолох хийнэ гэсэн тэр шин гал гарчдаг үстэй. Тэр чинь тоолох боломжгүй болгож шүү дээ. Намайг сайд байхад уран зургийн галерейд бас нэг тийм болсон шүү дээ. Яг тоолох эхлэх гэсэн чинь гал гарцсан шүү дээ. Тэгээд мөрдөн бацал тэр тэгэхээр их дээр вийсэн уламжлалтай. Толгоос өмнө шатдаг оо. Тий. Яг тэр үед бол сахилгааны явцсан хямдхан утас хийснээс болсон байна гэсэн юм дүгнэлт гарсан. Энд бол шууд хэлж байгаа шүү дээ тайгнууд ингэсэн ингээд. Гэхдээ энэ кинонд айгүй хүч гаргасан нь мэдгэж. Одоо энэ кинон дээр гараад байгаа тайгнууд байна шүү дээ. Тэр чинь яг жинхэнэ Манжи хааны ордонд байсан тайгнуудын хүүхдүүд. Оо сони. Хүүхд тайгаа ягаар хүүхдтэй байгаа. Гү байж болно шүү дээ. Чи дараа нь эдгээр чинь бүгдээр ингэ хөөгд явуулсан юм чи. Тэдний хамаатан садан мадан ер нь хааны ордонд байсан хүмүүсийн хүүхдүүд. Тэгэхээр эдгээр чинь мэддэг хүмүүс, үдсэн хүмүүс байхгүй. Тэр байтугай энэ киноны зураг авалтан дээр 2 үлээ 3 яг жинхэнэ тайгныг авчирч. Тэгээд тэднэр нь ингэж хөдөлтий энэ төр гэж зааж исэн гэд. Тэгэхээр энийг нэг ориг түүхийн зөвлөх гэж тайгны зөвлөхүүд гэсэн байна те. Мундаг оргоор хийсэн. Тийм байна. Байхгүй энэ бол бас тэр болгон тэгж яахгүй. Тэр олон зэргүүдийг оргоор авчирч хийлгэж байгаа. Тэгээ энэ дэр нөгөө нэг мань хүний шоронгийн дарга байгаа штэ. Нөгөө баригдаад буцаад хятад босч ирэхэд нь юу яадаг одоо нөгөө шоронгийн дарга байдаг нөхөр тэр чинь хэн гэж зааж гараа би одоохон нэрийг хараадах юм. Чин Инжочен. За Инжочен гэж энэ манч хүн. Манч хүн юм байна тий. Нэр монголчууд зарагтай. Манч хүн баггүй юу. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар тэр үедээ соёлын хорооны дид ерөнхийлөгч. Манайхаар соёлын дид сайд байсан гоо. За. Тэгээд тэр хүн чинь энэ кинонд тоглож байгаа. Бас сонин 87 онд соёлын дид сайд байсан манч хүн юм. Тий. Өдөж юм тий. Тий. Тэгээ одоо мань хүний чинь шоронгоос гаргахад нэг нөхөр ингээд хоригдол 891 гэд нөгөө уншиж байгаа шүү дээ. Тэр чинь жинхэнэ шоронгийн дарга байсан. За. Тэр хүнийг авчирч тэрийг уншуулсан байхгүй. Тэгэхээр энэ нөгөө ориг болгох гэж айгүй хүч чадал гаргаж ингэж юу яасан юу л да. Тэгээд чи хөгжмийн зохиолч нар юм. Тийм шүү дээ. Рючи Сакамото. Энд чи айгүй интернэшнл кино шүү дээ. Америк жүжигчээ. Тий. Нээлттэй баг Японд хийсэн баг шүү. Японд нээлттэй хийсэн. Гүү тий. Тэр юу Рючи Сакамото өөрөө дотор нь тоглож байгаа шүү дээ. Энэ кинон дээр энэ кинон дээр энэ нөгөө нэг хэнийг энэ Пуигч нь хянаад байдаг нь Японы офицер тагнуулын офицер байгаа шүү дээ. Тэр чинь Рючи Сакамото байхгүй. За. Кино холбоо киноны ямар юмны дарга Акамасо чүлүү нэг Япон офицер яваад байгаа шүү дээ. Тэр чинь яг үүний ирэг дээр бол Кантоны армийн тагнуулын албаны дарга нөхөр явж байгаа байхгүй. Тэгээ тэр нь Рючи Сакамото тоглоод хамгийн сүүлд нь өөрийгөө бодчдаг тэр чинь байхгүй. За. Тэгвэл энэ чинь гоё кино шүү дээ. Гоё кино чи. Тэгээ тэр Дэвид Бернс, Рючи Сакамото нэг хэд 3 хөгжмийн зохиолч, гурван амар мундаг 3 зохиолч оролцсон. Энэ тэгээд 2 ангитай кино мөн 1 ангитай кино. Таны үтсэн одоо Перстакон дээр үтсэн чи юу? Би бол 3 цаг 38 минутын кино. Чи 3 цагийн хувилбарыг үтсэн бол чи юу вэ? Нөгөө продюсерын хувийг үтсэн байна. Бүтнээр нь үтсэн байна. Кино чатар зориулсан 2 цагийн хувилбар бий. Продюсерын хувилбар гэдэг нь юу гэлж байгаа? Кино бүтнээр байхгүй. Тэгээ юуг нь танаад байгаа юм? 2 цагт чи кино чатар чи ороод 3 цаг 30 минут 40 минут суунаг үл гэцүү үсттэй. Тэгээ 2 цагт тааруулаад илүү дутуу юм хасцсан хувилбар нь кино чатрын хувилбар гэж байгаа. Юу яг тэ кино чатрын хувилбар дээр нөгөө жоох үсрэлт явцдаг. Нөгөө хэрэгцсэн учраас тэгээ чи юу бол энэ юу хоёр авгаа гараад тэр үнтер гэсэн нэг тиймэрхүү
юмнууд харагддаг. Гэтэ нэг онцгой ачаал бүгдэлтэй биш гэж үзсэн хэсэгнүүдээ юу хийж байгаа. Энд дээр чинь тэгээд бас Пуи тоглож байгаа Жон Лоун гэдэг чи бас мундаг жүжигч шүү дээ. Чи сонж ин Раша авар дээр Джеки Чантай тоглодог л. Тэр нь тоглодог шүү дээ. Джеки Чан цодуулаад байдаг нэг тийм мафийн босс маягийн нөхөр. Өөр ч бас тэр нэг Япон зэргийн нэг юуны дарга. Тэр нөхөр чинь Чингай гэвэл тэр нөхөр чинь бас Джеки Чантай кинонд аягүй их тоглолт. Энэ Джеки Чан зодуулсан гарууд дандаа зодуулдаг гаруудыг зодуулаад авчиад энэ кинонд тоглуулсан юм шиг. Гэтэ Жон Лонг бол яг тэр нэг юг одоо яг тэр хааны тэр одоо яг хаан ихэмсэг зан ман тэрийг бол их сайн гаргасан юм байна гэж хараад байгаа. Ер нь гэхдээ бас нэрийн жинхэнэ хаантайгаач бас төстэй шүү дээ. Бодит түүхэн дээр болохоор энэ дэш тэгж гардаг. 24 онд хөөгдөж байгаа ордноос. Тий. 24 онд Бээжинг юу эзэлсэн? Манай түүхэнд их гараад байдаг Фенюсан генералын цэргүүд. Фенюсан ч нь бол Христосын социалист байсан гэдэг чи бид нар урдлын зарим нэг дугаар дээр хальт хөндүүд яриад исэн. Тэгээд бүгд нараад Монголоор тулстай их холбоо тогтоох гэж оролдог. Монголын нутгаар дамжуулж зөвлөлт бодлосоос зөвлөлт орсоос цэрэг зэвсгээ авах гэж оролдож байсан. Ер нь коммунист генерал байсан хүн. Сүүлд нь мань хүн чинь Чанкашиг дагаж комендантыг дагсан төргийн эргэлт хийгээд тэгээд Чанкашигийн талдаарууд явцсан хүн штэ. Тэгэхдээ мань хүн тэр үедээ бол коммунист байсан учраас нөхөр бол энэ од манжи хааныг одоо төр тийжгээд тахтай яадаг. Ордноос гар амбардаад өгөөд явуулсан бол бас үнэ. Тэгэхдээ хоёул 24 он хүрчхээс өмнө бас зөндөө олон юм байна. Тэр энэ дээр гараад байгаа Питер Отуулийн тоглодог Режинальд Джонсон гэж багш нь. Ер нь тэр багшийн намтраар энэ кинон зохиолыг бас нэлийн бичсэн гэж үзэж байгаа. Тэр хүн бол үнэхээр тийм хүн байсан. Үнэхээр ч одоо мань хүнд бол англи заана гэж анх хөлсөлж авчираа. Тэгээд нэрийн мань хүн чинь дугуй муугүй авчираад одоо ингээд цоошийн соёлыг бий болгож байгаа хүн шүү дээ. Гэхдээ тэр бол юу яаж байгаа юм уу? Энэ кинон дээр жоохон гэтрүүлэгтэй гаргацсан. Тэр байтугай манжи хаадуудад дээр үед бол энэ ламнар Христосын шашны ламнар машин зэшин авчирж өгч исэн юмнууд бол би тэгж ундаг дугуй анхаарад сонирхоод ингээд байгаа. Өмнө нэгдсэн хүмүүс шүү дээ. Тийм, ер нь нүдэн нэгдсэн мэдээж тэгээд уламжлалтаа баригдаад тэр юутэл байгаа болохоос биш энэ үеийн манжи хаан гэдэг бол бас юм мэддэг л болсон. Энэ өөрхий чернил болгож байгаа. Өөрийгөө мундаг гэдгээ харуулах. Ер нь бол гэхдээ жинхэнэ буйн харгас хүн байсан юм бэл. Тийм үү. Тийм, ер нь тэр дурсамжууд ингэж одоо нөгөө хүмүүсийн дурсамжуудыг харахад нөгөө энэ нөгөө нэг асраад байгаа нэг эмэгтэй байгаа шүү дээ. Одоо өрлөг их гэлээ. Өрлөг их. За тийм. Тэр өрлөг их нь нэг юугаа нэг бараа болгож нөхөр тортон дотор авчиж төмрийн үрц хийж байгаад идэгсэн гэж байгаа. Тэгээд нэг өрлөг их нь болохгүй наадгүй чүмхэн ингэдэггүй тэгдэггүй гэдэг тэгээд ч одоо энийг идүүлж яах гэдэг гэсэн яах юм харах гэсэн ингэ. Энийг жоох хөвчтэй тийм биз дээ. Тийм мэдгүй наач айгаа одоо яг нийгэмд болж байгаа нэг хүчрхийлэл хүүхдүүдийн хүчрхийлэл гэдэгтэй адилхан нэг төрөлхийн нэг байлаар заван хуцаан бацсан юм шүү. Хорон бацсан. Хорон бацсан гэж. Энэ юу шүү. Одоо энэ дээр мань үнийг хөөж гаргаж байгаа юунуудыг хятадын цэргүүдийг харуулж байгаа. Энийг бол Вьена армийн генерал шиг ингэж харуулсан байлээ. Гоминзун гэдэг чинь нөгөө хятадын ардын чөлөөлөх армийн эхний нэг зураг байдаг ш нэг юм хачин юутай хөвөнтэй ногоон хүүхдтэй нэг юм малгайтай тийм хүмүүс байх хэвээр. Ийм ёслол төгөлдөр. Энэ бол одоо коменданы юм уу альсгууд Вьена армийнх нь ингэж амар олон юм уу погон Наполеоны маршлуучиг юм өмсдөг байсан болохоос ш. Гоминзун бол тийм байх уу. Гоминзун ч өөрийгөө ардын цэрэг гэж байгаа шүү дээ. Гоминзун гэдэг нь. Тийм юу байгаа юм. Тэгээ энд яг амьдралаас жоохон зөрсөн ганц хоёр юм байгаа. Нэвтрүүлгийн хамтрагч
Toyota Top Motors. Тэгээд 24 болтолох үйл явдлууд төр чинь хатан мөнтөрт болж байгаа бол хатан сонгож байгаа шүү дээ. Тий. Чи 24 оноос өмнөх үйл явдал. Тий. Юу ер нь бол яг амьдрал дээр болсон үйл явдал дээр бол мань хүн чинь нэг Веншүү гэдэг хатныг энэ хөрхөн охин байна, энийг авъя гэсэн гэж. Тэр зургийг энд гаргаж үзүүлнэ. Нэг тийм хөрхөн ирээсэн биш. Гэхдээ миний бодлоор шүү. Энэ үед мань хүнд хөрхөн харагдсан байж магадгүй. Тэгээд яасан ч үгүй энэ биш. Энэ одоо их сайхан сурвалжид мундаг хүүхэн байгаа юм. Гэхэлэр мань адгууд хоёулангийн авчи. Тэгээд их баг хата хоёр хатантай. Тэгээд уул нь бол яг амьдрал дээр баг хатантай илүү байсан. Тэр их хатантай нэг тийм сайн биш. Энэ дэр бол их хатантай сайн байгаад байгаа шүү дээ. Тий. Их хатан бол энэ дээр нэг тийм өрөндийн юмыг сонирхдаг хүн болгож харуулдаг байгаа. Би одоо ингээд хорвоо ертөнцийг харсан хүнтэй суумаар байна гэж яах шиг. Бүжиг мэддэг байх хэвээр тэр өрөндийн тий. Тэгтэл энэ дээр чинь юу яаж байгаа өрөндийн тэр том хатан Винжун билүү. Винжун их хатан Винжун чинь бол Шанхайд Америкийн сургууль сурч ирсэн хүүхэд байна. Тийм учраас тэр өрөндийн юмыг мэддэг. Хоёрдугаарт мань хүний сэтгэл зүйн бас тэрэндээ нэлээд орцсон. Сүүлд нь бол нөхрийгөө муугад харамталдаг. Тэгээд баг ер нь чадваргүй юм нь бусдгүй итгээд нь олгүй юм хэлж даврамжилдаг. Сүүлдээ чагтаа хардамгүй юмд ороод баларцсан хүн л дээ. Тийм Веншүү гэдэг нь бол нөгөө баг хатандаа мань хүн илүү сайн байсан гэж. Тийм юутэй гэдгийг бодит түүхтэй. Тий. Тэгээд энэ Винжун ч нөлөө сүлд шоронд мэдүүлэг өгөхдөө би ер нь амьдралдаа 2 удаа өмдсөн ч үлээ нэг тийм хэлсэн байдаг. Тэгэхээр мань хүн бол нэг тийм ойр дотн байгаагүй юм байна гэж бодохоор байна. Гэхдээ энэ дэр 2 хатан харуулдаг байгаа. Энэ чинь 5 хамгийн сүүлийн авга 62-нд суудаг авга чинь 5 дахь нь баг. Оо за. Тий. Гэхдээ юу штэ бусдууд дандаа татвар юм. 50 гараад суусан гэсэн. Зарим улсууд бол үгүй энэ хоёр нь хоёулаа Монгол хатан байсан. Нэг нь хөвөт хөгшүүний хатан байсан гэдэг чинь орчин байх магадлалтай. Манжи хаад бол орчингоос хатан авдаг байсан. Үнэлдэ бомбтой хатнаас эхлээд орчингийн хатууд манжи хааны хатан болдог байсан. Нөгөөх нь дагуур гэж тэгж яасан бэлээ. Би бол миний үнсэн юм дотор бол энэ тийм эдгээр бол Монгол байсан гэсэн юм байхгүй. Харин тэр 3 дахь авсан тан юу тэр нь бол яхах байхгүй боржгон 3 дахь 5 дахь гэсэн юм. 5 дахь чинь хятад авгаа. За. Тийм. Энэ чинь энэ хоёроос чинь гадна 3 дахь. Тэр нэгтээ яг хатан биш татвар юм. За. Тий. Тэр нь бол яг боржгон байсан гэдгийг бол баримтаар нотлсон юмнууд байна лээ. Манжи хаад бол Монгол авгаа авдаг уламжил бол байсан шүү дээ. Гэхдээ мань хүн бол өөргөө нөгөө яг хаанч бас биш те. Гэхдээ тэр ич бас мань хүнтэй суучи зиндагч. Тий зиндагч гэсэн хүмүүс бол мэдээж байсан л байж таарна шүү дээ. Тэгээ хамгийн дөрөвдөх нь 43 онд бүр Манжгоогийн хаан байх үед нэг 15 настай охин авсан бид бол тэгээ тэр нь Юданы дараа салцсан. Салцсан ч явдаг энэ шоронд явдаг гэсэн юм чинь нөгөөд нь би саллаа гэж салцсан бах л да. Тэгээ дараа нь бүр шоронгоос гарч ирээд энгийн иргэн болсон хойно мань хүний тэр сүүлийн авгааг бол Жон Лай авч өгсөн гэдэг. Жон Инлай юу? Тий, Жон Инлай хятад хэлчихэж. Тий. Энд чинь шоронгоос гараад энгийн иргэн болохоос гадна хятадын ардын депутатуудын хурлын төлөөлөгч болж бас тийм нөгөө зүгээр нэг цэцэрлэгч байгаагүй гоё. За. Тэгээд тэр чинь ингээд нөгөө Маод их гоё байна шүү дээ. Манжи зөвлийн хаан манай коммунистуудын ардын их хурлын төлөөлөгчөөр сонгогдоод энд сууж ийн гээд PR сэдв тий. Тэгээ амар PR сэдв байгаа байхгүй. Ягд мань үнийг цааслахгүй байгаа юм ч бас ер нь тэрнтэй холбоотой гэж хэлж болно. Гэхдээ хоёул тийш нь үсэрчхээс өмнө мань хүн тэгээд цэртэй хотоос хөөгдөд гарчиж байгаа шүү дээ. Тэгээ яагаад юу явчихж байгаа юм.
нөгөө Тянжин руу Японы эзэмшил рүү явчихж байгаа юм. Тэгээд энэ дээр нөгөө Рейшнел Джонсон чинь салах ёс гүйцэтгээд тэгээд чи Японы тийшээ явж байгаа мүү гэд ингээд нэг өрөндийн нөлөө байхгүй болоод Японы нөлөө эхэлж байгаа юм шиг ингэж харуулж байгаа юм. Үүний хэрэг дээр тэр Рейшнел Джонсон гэдэг хүн бол манжийн төрийг сэргээхийн төлөө чин сэтгэлээсээ тэрэндээ итгэдэг хүн байсан. Дараа нь энэ асуудлууд дууссаны дараа мань хүн чинь Тянжинд бишээ Шанхайд очиод амьдрахдаа гэрийнхэн юун дээр хашаан дотор манжийн тугийг мандуулдаг. Тэрнээс болж хятадтай бас асуудал их орж исэн тэргээд тийм баримтууд бий. Тэгээ мань хүн чин сэтгэлээсээ манжийн төрийг сэргээх ёстой гэж үзээд тэгээд нөгөө хятадууд нь хараад эн чи яаж байгаа юм тэргээд бүүмд би хашаандаа халахад дуртай олондоо хадчихвал хүмүүс ус ямар солиотойгоор гэдэг шиг юм болж байгаа л гэсэн үг байхгүй. Жуул нь энэ хүнийг хүмүүжүүлэх гэж ирсэн биш өөрөө угагдсан юм шиг. Өөрөө маньны сонгохдоо угаасаа тийм үзлээр хөндлөлтэй хүн сонгож авсан байх. Энэ дээр бол нөгөө бас нэг тийм өрөндийн юмыг харуулахын тулд маньн чи ирээл юу авчраал дугуй муугаа авчраал ингээд одоо прогресс авчраад байна шүү дээ. Дэвшил авчраа танилцуулаад байгаа маягаар харуулж байгаа. Нөгөө талаас ирвэж анзаарвал энэ багшийг ирснээс хойш манжийн хааны чинь нарны гэрэлд харуулдаг. Уртлахт нь ерөөс нарны гэрэлд харуулахгүй. Дандаа байшин дотор матрах. Тэгээд эн чинь цаана бодлого шүү дээ. Эн чинь гэрэл тусч जैन, гэрэл өөрчлөлт гарч जैन энэ тэр гэдэг ийм болж эхэлж байгаа байхгүй. Тэр кинонд ирсэн Монгол хатан сонгоод байгаа нь сонгоог сүүлд тэгж суусан бол таарах гэдэг нь. Чи нөгөө бүтэн версийг үзсэн бол Монгол хатан гардгийн. Тий. 30 минут 40 минутын кино дээр. Ингээд юу өстэй. Тий. Юу тэгээд би чамд хэлж штэ тэн дотор нь бас Монгол одоо татвар юм маягаар нэг хатан байсан гэж. Тэгээ мань хүн чинь хин дээр очиж байгаа штэ. Нөгөө Японы концерт дээр очиж байгаа штэ. Яг үний хэрэг дээр бол мань үнийг хамгаалах хөнгө болсон. Бээжинд. Хятад дотор бужигнаад. За. Тэгээд Фенюса мань үний чинь ордон суугаа гаргачлаа штэ. Тэгэхээр одоо нөгөө гудамжинд гарлаа гэхэд түрүүчэнд дайралцсан хятад мань үнийг цохиод алчхад юмш асуудалгүй болчихно штэ. Комендант руу явж болохгүй. Комендант ч угаасаа эсрэг тэмцэжсэн. Юншика гэж байхгүй болцсон. Тэ? Юншикагийн харьяанд байсан генералууд ч бүгдээрээ тусдаа янз бүрийн манжуурт одоо ингээд бахан бие даасан одоо цэргийн эрхтнүүдийн бүлэг болоо салцсан. Тэгээ мань үнийг харж хандах хөнгөө болчихгүй. Тэгэнгүүт нь Японууд энэ хэрэгтэй хүн байна. Тэгээ Тянжинд авчираад Японы концесс гэдэг одоо Японы хамгаалтанд байдаг бүст оруулаад амьдруулсан. Өөр Япон бол нэг алсын бодлого байна штэ. Цаашдаа энэ хятад руу дайрч орно. Угаасаа тэр юу Орос Японы дан, хятад Япон, манж Японы дан гэд угаасаа тийшээгээ бодлого нь яваад исэн учраас цаашдаа энэ нөхөр хэрэг болтны энийг байлгачаа гэд байлгасан байдгийг. Тэгээ энэ дэр нэг юу нисгчийн хувцастай Япон хүн яваад байгаа үст. Би тагнуул гээ бүр улаан цанд. Би тагнуул гэдэг. Тагнуул л да. Жинхэнэ хүн нь бол тагнуул. Гэтэ тэр Япон хүн биш, манч хүн. За. Тэгээ эн чин Йошико Кавашима гэдэг нэртэй хүүхэн. Энэ бол бүр дорны Мата Хари гэдэг алдартай тагнуул. За. Тий. Японд үйлчлдэг манж тагнуул. Манж өгсөө. Тий, яг эн чин аав нь Манжи хааны Айсингэр удмын Нурхас Баатрын хүү Амбгай хааны юу штэ. Амбгай хааны том хүү хүүгийн удмын ноён. За. Тий, тэгээд тэр ноён юу байхад тэр ноён хүүхдэд өнгөт төрсний дараа эн чин 6 билүү 7 настай байхад нь Нани Кавашима гэж Япон хүнд өргүүлсэн. Тэр Кавашима нь бол худалдаач нэртэй Японы тагнуул байсан хүн л дээ. Тэгээд тэр Кавашима чинь энэ доор сууж байгаа тэр Кавашима. За. Энэ чинь нөгөө юм
Yoshika Kawashima гэдэг хүн эмэгтэй Айсингер Шүэни гэдэг нэртэй байсан баха. Эдгээр нэг Кавашимагийн хүүхдүүд. Одоо энэ ах トゥ нөр гэх юм уу да. Энэ ийм хүн байгаа. Тэгээд энэ хүн бол яг үнэн хэрэг дээр энэ хүн хэнийг Пүүийг юунаас нүүж ирэхийг ятгсан гэдэг. Энэ Тэнжинээс үү? биш энэ одоо нөгөө их хатна. За. Яг л царилэг өсгөө үстэй. Өөрийнхөө сонгосон хатны зургийг харуулна тэгээд. Тий Хүний мод дуртай хүнийг харуулах газ. Их хатны хажууч нэгч царилэг гэж хэлэхэргүй л. Энэ манж үстэй. Энэ хоёрыг манж гэж бичсэн байгаа. Зарим юунууд нэвтрүүлгүүд дээр манайхан бол энийн хөвөөт хөх хөшөөний гэдэг Монгол гэдэг орчин Монгол гэсэн. Биш. Наа чи ягаад ч орчин Монгол. Энэ баг Вьетнам руу юм байна. Урагшаа галзуу би. Тий. Нөгөөх нь бол дагуур гэдэг дагуур Монгол гэсэн тийм тайлбартай байна. Тэр Монгол хатныхын зураг бол байхгүй юм тий. Яг тэрний зураг нь би олоогүй. Гэхдээ юутай энэ одоо Кавашима чи энэ байна. Манжин зэргийн хувцастай. Тэгээ эн чин нөгөө тэр Нани Кавашима гэдэг нь авч яваад Япон сургууль төгсгөөд тэгээ эн чи 22 онд Баужовын хүү Ганжуурчтай суусан. За эн чи эмэгтэй. Эмэгтэй хэлгүй. Би бүр гайхаа таныг нэг эмэгтэй хүн тагнуул ярьжсэн хэд тийм зэргийн хувцастай гэснэ. Эрэгтэй ч юм шиг. За Монгол хөвдөө суудсан юм байна. Тий. Гүү тий. За гэхдээ тэр нь яг аав нь юу яасан бидгийг. Аав нь энэ Сүүчин ван гэж манжин төрийн сэргийхэн төлөө тэмцэжсэн Айсингер удмын вантай ноёнтой их дотны хүн байсан. Баужов Сүүчин ван хоёр чинь нийлээд тэгээд Баужов чи яг амьдралынхаа сүүлийн жилүүдэд Японуудаас дэмжлэг аваад Японуудаас зэвсэг аваад гэдэг тэгээд тэр харилцаа холбоо чинь тэгж яваад Ганжууржов чинь Японд сурдаг гэсэн үг байхгүй. Тэгээд энэ хэнийг Кавашимаг аав нь авчиад Ганжууржовтой суулгацсан. Тэгээд тэр нь ч нэг ойлгохтой юм болоогүй. Энэ охин чинь 20 насныхаа үед ч үлээ. 7 он төрсөн охин. Пүүгээс нэг ах игч. 20 насныхаа үед ч үлээ. Нөгөө чи ямар юм сэтгцэн ямар юм гэдэг хоёр төлд эмгээг үлээ нэг тэрэн шиг юм болоо. Тэгээд би ерөөсөө эрэгтэй хүн боллоо гэж шийд. Эрэгтэй болоо шийдсэн л шүү. Тэгээд энийг харах юм бол эрэгтэй. Тэгээд зүү хэлсэн байх. Тэгээ өөрөө тэр муу Ганжуурж втайгаач нэг чих ягааг уухнаг 2 билүү 3 жилч билүү болоо салаад. Тэгээ дахиж үнтэй суугаагүй. Тийм эмхтэй. За Пүүитэй яаж холбогдож байгаа вэ? Яг бодит баримтан дээрээ бол Пүүийг Тянжинд Японы концерт байх үед нь энэ Кавашима очиж чи Манжуурт очиж эзэн болох хэрэгтэй гэж ятгсан үнэ. За. Гэхдээ кинон дэр байгаа шиг тэгээд тийм бүх суурьроо холбогдоод явсан гэсэн баримт бол байхгүй. Энэ дээр их гоё явсан байна. Чи бусад зураг дээр харах юм бол нэг ч их тэгж хаан маань тоохоор царайтай хүүхэн бас бишээ. Та ингэж байгаа political correctness дорвцоо. Гэхдээ нэг тийм царайтай хүүхэн биш үү үстэй. Царайлаг л төмсөг өмсөхтэй дайжгүй юм биш. Та яаж хараад байгаа юм чи. Эмэгтэй хүмүүс бүгд царайлаг гэж хэлэх ёстой шүү дээ. Айхтар царайлаг биш л харагдаад байгаа. Тэгээд хоёрдугаар тэр кинон дээр нөгөөдөг чинь би одоо бараг чиний татврын болсон чи яах вэ гэсэн чинь чи зиндагаараа таарахгүй гэж хэлээд яваад гэж байгаа шүү дээ. Тэр бол худлаа энэ чи Айсингер удмын. Тий адил. Хааны удмын энэ зиндагаараа бүр таарахын дээгүүр таарахгүй. За ингээ ятгаад яасан. Тэгээд нөгөө мань хүний чинь одоо кантоны армийн тагнуулын албаны дарга Кенжи Доёхара гэдэг хурандаа одоо зартай тагнуулч хурандаа Доёхарагийн удирдлагаар мань хүний чинь Тинжингаас Манжуурт авчиж байгаа. 31 онд Манжуурт Японы зэрэг буугаад тэгээ Манжгаа улс гэж байгуулад тэгээ Манжгаа улсын хаанаар мань хүний чинь авчиж тавьчихж байгаа. Энэ кинонд амьдралаас жоохон зөрж байгаа хэсэг нь бол мань хүн чинь ингээл нэг тийм Манжгаогоо айгу тийм тусгаартахтансан байлгах гал тэг ширхтэй мэрхтэй байх гайл те нэг тийм гаргаад байгаа шүү дээ. Энэ хэрэг дээрээ бол эсэргээр байгаа. За мань хүн бол хэтэрхий Японыг дагдаг. Энэ хэн чинь харин Кавашима чинь шүүмжлээд байгаа шүү. Хэнийг Пүүийг өөрийн
чи юу яаж байна? Арай л Японуудыг дагаж байна гэдэг. Энэ одоо мань хүн юунд альчлаа, Японд альчлаад Японы эзэн хаан Хирохитотой уулзж байгаа хэсэг. Бүр ийм үйл болсон юм байна тий. Болсон тий. Гэхдээ энэ нэг баг одон ментал кинон дээрсэн гараад байгаа энэ ямар очтой юм баг нэмлэг зүвчт юм бол сони. Одоо тэгэл манж гоо гэд нэг улс худлаач гэсэн нэг байгуулсан. Тэгээд тэрэнд чинь бас нэг өөрийн шагнал магналгээ зөндөө тэр байтугай манай юу Минзяны улс одоо Дэвонгийн улс чинь бас айгуугаа Чингисийн одон модонтой шүү дээ. Энэ нүүдэлчүүд манч монголчууд энэ одон тэмдэгт угаас дуртай юм тий. Гэхдээ энэ хүн бол нэгдүгээр тэр кинон дээр гарч байгаа шиг гинт би хинч биш бэн гэдгээ ойлгосон биш. Энэ эхнээсээ ойлгомжтой байсан. Тоглоомын гэдгээ эхнээсээ ойлгомжтой байсан. Тийм ч учраас мань хүн нэгтэйгээд яг хөө тэр мань хүний турсамжийн номыг бол уншаагүй тэр эзэн хаанаас ингийн хүртэл гэдэг. Тэрэн дээр мань хүн өөрийгөө өмөрч бичгтэй би ингээд гэж мэдсэн байж магадгүй. Би тэрийг уншаагүй болохоор мэдэхгүй байна. Яг одоо болсон үйл явдлууд дээр бол тийм биш. Энд чи хитрхи Япон талдаа яваад тэгээд тэр Японы технологид байгаа Кавашима гэдэг эмхт манж эмхтэй чинь чи арай хитэрж ийн энэ буруу штэ энэ шүмжлээд ийсэн. Тим баримтууд бол би. Кинон дээр тэр шоронгийн дарагтай байцаа гэж захта чи юу хийх хүсэе би шинжил хийхийг хүссэн энэ төр. Тэр бол худлаа зохиол байгаа юм тий. Одоо яг одоо нөгөө модернизац гэсэн маягаар бол тэр чи хэлж болно шүү дээ. Энд чи бас нөгөө манжийн өмнөх хаадуудыг бодох юм бол энэ чи ялцгүй хөсөөг 30-аад он гэдэг чинь нийгэм шал өөр болцсон. Ингээ аргаар Японууд ч ингээд онгоц монгоц нисдэг онгоц монгоцунаа танк магтай яваад ахараа би бас ийм байлгах хэрэгтэй гэж. Гэхдээ тэр улс нь өөрхий байгуулагдахад сайд болох хангалттай манж олдохгүй байсан л гэсэн тийм үү. Нөгөө манжууд нь уусаад алга болцсон. Алга болцсон ч юу ах вэ? Тэгээд цөөхөн болцсон. Тэгээд сайд мад дээр тавих гэсэн чинь манж хүмүүс хангалтгүй байсан гэсэн тийм бас мэдээнүүд бол байдаг л да. Тэгээд зүгээр ер нь хууль эрхсэн үднээс авч үзэх юм бол бүгднийх Монгол ард улс чинь энэ хүний улстай хэллээд байгаа шүү дээ. Тухайн үед тий яг мэдээж тэнд нь контоны арим эзлээд орсон Японууд бүх юмыг контролж байгаа ч гэсэн албан ёсоор энэ юунд манай хөлийн хилцээр чинь бол бүгднийх Монгол ард улс Манжгоогийн засгийн газрын оронд яваад байгаа хөлийн хилцээр. Тэр халахын голын байлдааны эхний мөргөлдөөнүүд чинь манай хөлийн цэрэг Манжгоогийн цэрэгтэй мөргөлдөд байгаа. Японууд сүүлд нэмж орж ирж байгаа. Энд чинь болохоо байлаа гэд тэрийг хоёулаа нөгөө халах голын дугуур дээр ярьсан шүү дээ. Манайх нөгөө хөлийн шугамаа маргаанаас болоод тэгээд нөгөө эхний мөргөлдөөн болсон чинь манай нөхдөд төв рүүгээ мэдээлэхдээ 200 Япон орж ирлээ шүү гэж мэдээлээд нөгөө манжууд нь хайларлуу мэдээлэхдээ уусаа 700 монгол цэрэг орж ирсэн шүү. Тэгээ нөгөө хайларт байж байгаа кондон армир юун 700 монгол цэрэг алид нэмж хүч явуул гэдэг. Ингэсээр угаад нөгөөдг бүр шууд дайны хэмжээнд хүрсэн шүү дээ гэж яриад. Яг ийм юмнууд болж ирсэн. Тэр эхний мөргөлдөн бараг Монголын орнд болсон баг. Бараг. Тийм байна. Тий, бараг тэгээд манай хөлийн цэрэг хоёрыг. Гэхдээ нөхрийн оролцоо төв байхгүй үст. Байхгүй. Бүх тоглолтууд нь Японууд нь хариулаад. Тий, бүх тоглолтууд нь Японууд нь хариулаад бүх юмыг Японууд хийгээ явж байгаа. Нөхөр бол нэг тийм тамга төдий. Тийм байна. Тийм нөхөр. Тийм ч учраас сүүлд нь хятадууд цааслахгүй байгаа юм чинь. Энийг ч нөгөө жинхэнэ хаан гэж үзэхгүй байхгүй. Энэ бол энэ тоглоомын гар байсан. Угаасаа тоглоомын пиарын проект юм чинь энийг үргэлжлүүлээд энгийн иргэн болгоод тэгээд манай коммунист үзэл суртал ямар хүчтэй, ямар мундаг байдаг гэдгийг харуулах хэрэгтэй гэдэг ийм л юм явчихгүй. Тэрнээс энэ яг жинкнээсээ эзэн байгаа, жинкнээсээ нөлөөлөө, жинкнээсээ ингээд ийсэн бол энэс чи ялгасан шүү дээ. Бүр анханасаа энэ хүүхд байгаасаа л хөрхий тоглоомын зориултаа л авчирч. Тий. Энэ киноны төгсгөлд мань хүн чинь нэг авсан хүүрлцгнээ. Хүүрлцгэн шүү. Хүүрлцгэн хэр тагтаа болчтой юм байна. Зөө. Би тэр нарийн юм мэдхгүй. Тэрийг юунаас хаан ширээнийхээ хойноос гаргаж ирээд тэгээд ингээд яаж байгаа штэ. Тэгээд мань хүн дараа нь асуурж байгаа хэсэг гарч байгаа штэ тий. Тэр чинь айгүй тийм символик
Утгатай. Энэ хүн насаараа шоронд амьдэрсэн хүн байхгүй. Хориотой хотгодог шоронд амьдраад дараа нь Тэнжинд очиад Японы юу гэдэг чинь бас шоронд. Тэгээд дараа нь Манжгоогийн засгийн газар гээд тэг яг л шоронд угадаг шүү дээ. Оросд бас тийм. Гэхдээ тэрнээс өмнө Манжи эзэн хаан гээд Манжгоогийн эзэн хаан гээд очиж байгаа мөртөө яг үнд хэлэхэд Японуудын байгуулсан шоронд л амьдарч байгаа шүү дээ. Шороных гой байшинтай л болсон шүү. Тийм л юу. Тэгээд тэр сүлзгнээ гаргаж сулж тавиад өөрөө насварж байгаа нь яг одоо яг жинкнэрээ мань хүн эрхчлөөтэй болж байгааг харуулж ил цаагуур нь илтгэж харуулж байгаа хэсэг байна гэж хараад байгаа. Сонин юу л да. Хүрэлцгэн чинь ер нь хятадын хувьд бас тустай утгатай юм шиг л шүү дээ. Мулан дээр бас гардаг шүү дээ. Бүрэн шивнээл тийм. Гэхдээ мулан дээр бол нэг тийм мэрэгэн төргөн маягийн хүрэлцгэн маягийн юм яваад ах шиг үлээ. Тэр арай өрөндийн тал руугаа хазаас юм уу? Хятадын хувьд энэ чинь аз завшаа. Тий аз жаргал тийм юм билэгддэг баг. Хоёрдугаар тэгээд тэр 40 жилийн дараа очиход тэр хүрэлцгэн амьд байна гэж байхгүй. Тэгээ хүрэлцгэн мэдхгүй нэг сар 2 сар л хоол ундгүй ус мосгүй амьд байх байлгүй дээ. Тэр шиг тэгэж хүрэлцгэн ингээд амар олон жил тэгээ байж идэг гэсэн юм ойлголттой байхгүй. Японы дайн дуслаа. Тэгээд 45 оноос хойш яасан. Яагаад хятад хоригдоо дараа нь Оросд хоригдов? Эхлээд Оросд. Тийм. Яг бол манжуурлууч нь одоо Зөвлөлт Монголын хайранд дайрж орсон шүү дээ. Яг бид нар бол долон нуураар цагаан хэрэг хүртэл тавьсан. Яг манжуурын нутгийг хөл зөвлөлтийн одоо 3 фронт 2 фронт довтолж эзэлж авсан. Василевский, Малиновский өөрийн чөлөө том маршлуудын. Тэгээд тэр үед яг кинонд бол яг жинхэнэ гаргаж илаа Оросын десант буугаад тэгээд нөгөө мань үнийг олзолж аваад тэгээд одоо манжаа сүүлийн ханыг олзлоод авцсан юм чинь нөгөө юуны цэргийн олзлогстой хамт зөвлөлтийн шорон руу явчих штэ. Тэгээ энэ чинь 5 жилийн дараа 50 онд бүгд хятаар туслах дэлгэж гэж байгаа. Яг тэгж байгаа гэхлээр 45 онд дайнд тусаад 49 онд бүгд хятаар тулс зарлагтал 4 жил дотоодын иргэний дай явсан шүү дээ. Коминдан ба хятадын коммунист намын хооронд. Тэр дайн явж дуусаад 49 оны 10 сард бүгд хятаар тулсыг зарлаад тэгээд 50 оноос эхлээд хятадууд манай урагч нар одоо байгаад энэ Японд урвсан хүмүүс нөхөрч болсон Японд урвсан Дэвон дэмчиг донрог гэдэг итгээд энэ Улаанбаатарт байгаад байна. Энийг одоо ингэ байлгаад байх буруу шүү дээ. Энэ одоо эх орноос урвсан итгээд бид нар шүүх хэрэгтэй. Гэт тэгээд манай тал Дэвон гэж өгчөж байгаа шүү дээ. Энэ Германы хэлсэд юм байсан шүү дээ. Энд чинь гадаад иргэдийн байр гэж байсан. Тэрнтэй адилхан энийг бас өгсөн баг. Тэгвэл Оросууд ямар нэгэн тийм эхний төлөвлөгөөтэй байсан байж магадгүй. Ямар төлөв? Ямар нэг юм хэрэг болж магадгүй гэж гэдэг утгаар амьд байлгаад тий жишээлбэл бүүмэд иргэний дайнд хятадын коммунист нам жоохон ялагдаад ирэх юм бол хэнийг Чанкашиг дарамтлах нэг хэрэгслүүд байх хэрэгтэй шүү. Дахиад тоглоомын хүү болох. Тэгээд улаан эзэн хаан болгоод гаргаад авчиж болдог шүү. Манжуурыг Оросын зөвлөлтийн хайрам хяналтандаа байлгаж ирсэн өмнө л юм чи. Тийм эцтэй. Тэгээд нэг сайхан улаан эзэн хаан Манжуур гэж байгуулад тэгээ өөр Монголын нар Монголтой нэгтгээд нөхөр чой болсон. Ингээд тэгээ чи Бээжингээс 70 км-ийн наан алсын суултаа ихүү орчоод за Чанкаши хоёлаа юу ярьж ялаа хөө гэдэг ингээд бол эвгүй үзтээ тий. Зүгээр нөгөө эсрэгээр бүх юм яваад Чанкашиг ялгадаад коммунист нам ялцсан учраас коммунист нам чинь за одоо энэ урагчдыг барьж авч шүүх ёстой гэд ингээ энэ хүмүүсээ буцааж авсан. Гэтэ Дэвон гэж цаазлаагүй энэ хүнийг цаазлаагүй нөхдүүд бол одоо тэнд нөгөө засан хүмүүжүүлэх газар гэдэг байгаа шүү дээ. Социализмын үед энэ шоронгч чинь тэгд нэрлдэг байсан шүү дээ. Яг гэвэл онлоороо бол муу хүн гэж байх ёсгүй, эвдэрсэн хүн гэж байна. Эвдэрсэн хүнийг яах ёстой засах ёстой. Тэгээд энэ дэр энэ гараад байгаа хэн блэ нөгөө инжочэ нөгөө юуны шоронгийн дарга баг энэ кинон дээр байгаа тэр хаанд жинхэнэ нутгаараа санаа зовж байгаа цорын ганц хүн. Тэгээ кайган майган бол ашиглаад мөнгөний нэрээр нь идэл яваад байгаа шүү дээ. Өөрөөр тэр нэг
2 хатнаас за баг нь бол тэгээд одоо би боллоо саллаа 50 гэд яваад гэж байгаа шүү дээ. Яг энэ кинонд гардаг шиг юм болоогүй. Тэр чи бас юу вэ тэр их хатан багтан 2 хувилдаад өмгөөлөгч аваад тэгээд тэгжээж салсан. Бодит түүхэн дээр. Тэгээд дараа нь тэр чинь нэг хиттэн армийн нэг офицертэй суугаад явцсан. 1990 оноос хойш 20 дугаар зууны Монголын түүхтэй холбогдсон олон асуудлын тухай архивын нууц материалууд ил болж бидний түүхийн олон ойлголтыг шинэчлэн эргэн харахад хүргэсэн юм. Монголын болон Оросын олон архивуудаас гарч ирсэн шинэ баримт материал дээр тулгуурлан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 30-аас 40-од оны түүхийн тухай бодит үннийг өгүүлж эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө 1900-аас 1945 он хүртэл мэдрэшгүй тэмцсэн монголчуудын 50 жилийн түүхийн тухай доктор Ёндонгийн Отгонбаярын төвөрвсөн Монголын тусгаар тогтнолын товчон 4 цуврал бүтээл дахин хэвлэгдэн гарлаа. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Канон дээр гараад байгаа тэгээ зарцтайгаа зарцсан үйлчлүүлээж хоронд яваад байгаа нь бодит юм. Тийм байсан юм шиг байгаа. Би нөгөө зөвлөлтийн их зөөлөн хандсан гэдэг нэг юм хэлээд нь шүү дээ. Тэгээ мань хүний чинь тэр иргэн дойрны бараа болгогч нар нь цуг тэр шоронд нь байлгаал. Тэгэл одоо энэ кинонд дэр чинь нөгөө гутлаа үдэж мэдэхгүй хөө яваад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг шоронгийн дарга гутлынхны үдсийн тайлж чад сургах гэдэг шүү дээ. Тэ? Засан хүмүүжүүлэх гэдэг шүү. Засан хүмүүжүүлэх гэдэг юм тий. Тэгээд тэр перчи ээжийн хэлэхээр зөвлөлтийн шоронд мань хүнийг одоо юу гэх юм бэ? Люкс нөхцөлд байлгасан болтой юм уу л гэж бодогдохоор байгаа. Дэванг чинь манай энд чинь зочны байранд байлгаад байна шүү дээ. Буудалд байлгаад байсан. Тий, буудалд байлгаад байна шүү дээ. Яг дараа нь л одоо ингээд хятадын шаардсанаар буцаагаад өгөө тэгээд тэндээ шоронд орсон болохоос ш. Тэгэхээр зөвлөлтийнхэнд бас нэг тодорхой үгүй бас нэг тийм төлөвлөгөө байсан байж магадгүй. Гэхдээ нөгөө үйл явдал өөрөөр хэрэгцсэн учраас тэр хүн хэрэггүй болсон. Чаа болсон дэв хүн хэрэггүй болцсон л байхгүй. 10 Монгол нэгдэхгүй тодорхой болсон. За. Тэгэл ийм тэдэр бол улс төрийн жоохон гатуу тооцооч гэх юм уу да. Тийм л юм явж байгаа л да. Тэгээд энэ дээр бол тэгжил харагдчихжээ. Өөр нэг залуу их баахан хайд солонгосын генерал шиг бас нэг баахан одоо медальтай зураг. Энийг хэлж байгаа юм. Тэ. Энэ одоо манжин байх үеийн зураг штэ. Энэ нүдний шил зүгтэй холбоотойс кинонд нэг сүрхий юм болоод идэг. Та юу гэж бодож байна? Энэ хараа муутай байсан үнэн. Тийм. Тэрийг тэр Джонсны дуртгал дээр байдгийг. Яг би нөгөө зүйлэхгүй болохгүй энэ төргээд юм. Нөгөө бараа болгочт нь үү? Тий. Тий, наадах чинь нөгөө шинэ хуучны зөрчлийг л харуулад байгаа юм. Ийм байсан гэж. Энэ одоо хөрхөө за энэ одоо цэртэй хотод байх үеийн залуу нь энэ дараа нь тий 20-т хотод энэ дараа нь нас барахын өмнө ахуулсан гэрэл зураг. Иргэн буй гэдэг гэрэл зураг л да. Юу хүмүүчээд бүр пионерын газ түгэн төр зүйцсэн тий. Энэ Кавашимаг цаацсан. Ягаад? Хятад Японууд юм бэл. Гэт хятад бариад цаазалж байгаа юм. Хятад энэ коммунистууд биш. Чангашигийн засгийн газар барьж энэ 48 онд цаазалсан. За энэ бүр бодит зураг юм. Бодит зураг энэ Кавашимаг өргөн цаазалсан гэд ингээ бүр зураг мургийг авч баталгааж болсон бэл. Энэ тэгэхээр бас зартай дагнуул байсан гэдгийг нь мэдэгдээд байгаа. Энэ одоо хатантайгаа байгаа л та. Чи одоо аль хатан нүлээ? Их хатан. Тэгээд хинтэйгээ сайн байгаагүй тэр кинон дэр нөгөө жолоочог нүхтийг гаргасан гэдэг гарчдаг штэ. Тэр бас үний явдал. Тийм үү. Тий, жолоочог нүхтийг гаргасан. Тэгээд тэр дор нөгөө хааны удмын биш гэдгээр нь юу болсон. Алдсан гэдэг. Тэгээд энэ хүүхэн маань сүүлдээ хар тамхич болоод тэр Кавашимагу хар тамхич болчт юм а. Кинон дэр бол Кавашима хар тамхич болгож байгаагаар харуулдаг байгаа. Энэ чинь Кавашимагу өөрөө угаасаа хар тамхич байсан. Тэгээд угаасаа ч хүн амьдралын тийм том цохилтуудад орохоор тэгээд бас л тэхэл байх л та. Киноны төгсгөлч дээр бодит үйл явдал дээр ш тэр
Одоо кино төгсөлийг сонирхол нэг соёлын хувьсгал болоод нөгөө шоронгийн дарагч чинь тэнд хилэмгдээд тий. Тэр яг хятад тэрийг зөвшөөр 87 зөвшөөрж байгаа юм бол соёлын хувьсгалыг шүүмжлэх боломж олгоно гэх юм. Гэхдээ 87 он ер нь бол Дэнсяпин чинь өөрөө тэр юугаар махны машинд орсон тийм. Махны машинд ороод гарсан хүн шүү дээ. Тэгээд 87 онд бол мэдээж соёлын хувьсгал бол ийм амар юм болсон гэдгийг одоо яага бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Тим юм болсон учраас ч тэрийг гаргаж байгаа үе. Ер нь бол нэг манайхан хятад за магадгүй Орос хятад хоёрын нэг том ялгаа байна. Хятад бол тийм Маогийн бас буруу хийсэн юмнууд энэ байна. гэж хүлээн зөвшөөрдөг. Тэгтээ энэ хүний бол одоо хийсэн зүйлийн 70% зөв 30% буруу байсан юм аа. Тэгэхээр одоо Мао Цзэдун гэдэг бол мундаг юм аа. Ингээд манайх бол буруу бол тэр чигтээ буруу бараг ерөөсөө тэр хардж байгааг нараа мөгүүлсэн мөө гэсэн маяг болоод зөв бол ерөөсөө өө баастай бурхан гэдэг тийшээ Орос ус яг тийм шүү дээ. Орос ус тийм аа. Тий. Яг бас нэг тийм энэ ялгаа байгаа. Тийм учраас энэ юун дээр тэр соёлын хувьсгалын хэсгийг бас гаргасан нь бас тэрнтэй холбоотой байх. Тэгэхдээ эцсийн дүндээ энэ ийм хүнийг хүмүүжүүлээд энгийн иргэн болгоод нөгөөх нь айгүй цэцэрлэгч болоод тэгээ айгүй хамгийн сүүлд нөгөө пионерд хөврөлзгнээ дурсгаад тэгээд дуусаад байгаа шүү дээ. Энэ нэг талаас үзэл сурталын хэсэг нь тэр байгаад байгаа шүү дээ. Тийм. Таны хэлсэн нэг Орос хятадын ялгаа тэр Монгол ихнэр чинь тэр харагдчихна. Орос хятадын ялгаан дээр бас орсууч хаана цааталцсан 17 онд. Тий. Гэр бүлийн хүүхдээ. Хятад дээрээс тийм цаац хийхгүй байна тий. Гэхдээ дээр үед бол зөндөл юм болдог байсан л да. Зөвхөн сүүлийн үеийн юм харахад бол хятад юу юм тохгүй цаацлахгүй харагдаад байгаа. Жишээл одоо Маогийн авгаа зинцэн биш шүү дээ. Цаацлаггүй шүү дээ зинцэн. Тий. Манайны хийсэн соёлын хувьсгал тэнд амнаас амьдралаараа үргэлжсэн өчнөө Дэнсяпны өөрийнх нь хүүг цонхоор гаргаж ирсэн шүү дээ. Тэ? Тэгж яхад цэнцэнийг цаацлаг бүрсэн цэнцэн шоронд өгсөн. Тэ. Тэгээд нэг тийм би одоо яг тийм бодлого байдаг гэдгийг хэлж мэдэхгүй. Гэхдээ хаа нэгтээ би нэг уншиж яхад тийм уншиж ирсэн юм аа. Хятад бол тийм төвшөнд хүрсэн хүн бол мэдлэгтэй. Тийм хүнийг хамаагүй олж болохгүй мэдлэг нь хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдэг. Дорны соёлын онцлог байна тий. Нэг тийм онцлог байдаг. Оросууд бол энэ хаан буцаад энийг одоо туг болгоод дахиад бужигнуулж магадгүй учраас хааныг нал хүүхдүүдийн нал гэж ингэж явж байгаа хүмүүс шүү дээ. Ер нь бол энэ нэг тийм ялгаа байгаа. Манайд бол энэ ч зөвлөлтмгийн юунаас л эхэлсэн шүү дээ. Энэ ингэж барьдаг, цаацалдаг, устгадаг. Тэрнээс биш шудраг бус явдал бол үеийн үед байсан шүү дээ. Хөрхий Монголын тусгаар тогтмолын төлөө тэмцэж явсан хайсанг барьж яваад чи болов хятадын тагнуул байна гэд ялт тулгаад өөрхөн аргаа урагдаа шоронгоос бичсэн загтал байд шүү дээ. Би одоо өлсөж өгөхлээ. Ар гэрийн маань гэр орныг хураагаад авцсан одоо тэнд бас хүмүүс өлсөж өгөх гэж хөлдөх гэж өвөл мөвөл болж байна. Монголын тусгаар тогтнолыг санаачилсан хүмүүсийн нэг шүү дээ. Тэгж тийм шудраг бус явдал бол үеийн үед байсан. Зөвхөн буучдаг бол социализмын үед, коммунизмын үед гарсан үзэгдэл. Энэ дээр үл эсрэгэр байгаа. Тэгэхээр киноны үйл явдал бодит төгс тэр энэ хүн бол зүгээр л хятадуудын хувьд ч тэр Японы хувьд, Оросуудын хувьд зүгээр л бүгднгийн тоглоомын хүү учраас нэг амар цааслал тоглоомоос гаргаал устгах чи гэж боддог. Тооцоог л амт юм шүү дээ. Бүгдэнд нь тооцооны л амт юм шүү дээ. Энэ юу тэр Орос, Япон, бойлын үе. Цэсэ хатан, Манжин хатан хааны хувьд PR проект л байгаа үстэй. 2 настай хүүхд тавьчаал тэгэл доогуур нь бүх юм өдөртөө байж идэг. Ийм PR проект л байсан баг. Тэг чи PR проектыг цаашаага PR проектоор ашиглана шүү дээ. Тэр их өөрөөр ашиглахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг эний чинь Японууч PR проект болгож ашигласан, дараа нь хятадууч PR проект болгож ашиглаж байгаа байхгүй. Тэгээ хамгийн гоё PR проект ардын их хурлын төлөөлөгчдийн танхимд суудсан Манжин сүрж яа. Гэтэ цэцэрлэгч.
цэцэрлэгч. Тий. Эний чинь тэр хамгийн сүүл суусан авгаа биш үү? За. Тэр авгаа гэж хүүхдэл нь пенс өгсөн шүү дээ. Хятад засгийн газраас манжийн сүүлийн хатанд гэж пенс өгчээсэн. За сони юм бэ. Тэгэхээр PR проект нь мэдгэлж байгаа биз Тийм бай. тий. Бүү мэд бид нар одоо ингээ улсын төсөв дотор богдын сүүлийн хатанд тэгээд төсвийн зарлага байх юм бол одоо зүгээр манай энэ их оронч дорлоор босоод ирэх байх тий. Манай дээр таны хэлээд байгаа шиг PR проект гэдгийг мэдхгүй хүмүүс бас ихтэй ивж байгаа л харагддаг. Энэ үзэгдэл юм байна доо. Нийгэм улс төрийн үзэгдэл юм байна. Тэ яах вэ одоо энэ хүн чинь өөрийгөө PR проект гэдгийг хизээ ойлгосныг би хэлж мэдэхгүй. Тэгэхдээ жишээлбэл Японуудын гарт очихдоо бол ойлгосон байсан юм байна гэж би энийг бодит намтрын уншихаар ойлгож байгаа. Энэ дээр бол тэ сүүлд Японуудтайгаа муудалцаад эхлэхээр ойлгож байгаа шүү дээ. Ойлгож байгаагаар гарч байгаа шүү дээ. Тийм мангарагдан гэж юу бахад тэ өөрөө тэр тэнжин минжинд очиод тоглоом болцсон юу гэжсэн юм чинь. Тий. Ер нь бол бас нэг энэ анхны шөнийн энэ чинь хүүхдүүд үзтээ маа та наадхаа. чи 88 онд тийм бол амар. Та ер нь тэр эротик кино гом сүрэнгой өрөөрөө энийг үсгэж л орсон юм шүү дээ. За. Гэхдээ энэ хэний тэр жингэн хатан банжин билүү. Тэрний мэдүүлэг дотор хэнийг пүүийг жоохон гомо энэ гэсэн мэдүүлэг айгу замбраг байсан тэгээд янз бүрийн юмнууд бас байдаг шүү дээ. Тэн дээр энд нэг тайгнууд ингээд нэг даавууны цаанаас яаж байгаа нэг хэсэг үүдэж шүү. Тэрийг нэг жоохон яаж байгаа харуулах намайг харуулж ийн гэсэн бас тийм таамаг байдгийн. Гэхдээ энэ нэг дорны одоо соёлыг харуулж байгаа учраас Бертолуччи бол аль болохоор бас нэг тийм символик байдлаар бас нэг хэдэн засгийн газрын дургуйслыг хүргэчихгүй тийм хятадууд их муухай хүмүүс гэж харуулчихгүй байхыг хичээсэн харагдж байгаа. Гэхдээ 80 хэд онд ийм кино энэ ч Оскар хийдэг шүү дээ. Амар авсан шүү дээ. Тэгээд харьцангуй одоо ингээд хоёулаа гладиатор энтриг амар шоолол ингээл гэдэг шүү дээ. Тэрийг бодох юм бол бас их үнэнд ойртуулах гэж хичээсэн. Пүүи өөрөө худлаа бичсэн байж болно. Пүүигийн бичснийг тэр үеийн хятадын цензуур зассан байж болно. Тэрнээс биш ер нь бол тийм их зохиолоос гажаагүй. Их баг гачлалтай гэдэг. Алдаа оноонууд жижиг сажиг юмнууд бол байгаа. Яг тэр байлгүй. Элементний юмнууд тий. Элементийн юмнууд одоо гэвэн тэгэхээр нөгөө CC чинь нас бараад ингээд нүүрэн дээр нь алчуур бүтээсэн чинь нүдээ нээждэг. Үгцэн чинь энэ кинон дээр тийм нэг бичлэг муутай болохоор сайн харагдахгүй. За. Тийм. Гэхдээ яг ингээд зогсоогоод харах юм бол ингээд үгцэн хүн чинь яг ингээд алчуур тавьсан нээдэг. Нэг тийм жижиг сэжиг алдаанууд кино зүгээр үзчихгүй ингээд заавал нэг хаана факт гарах нь ингээд хажаад хүлээгээс. Үгүй яг тийм жижиг сэжиг кинонууд бол биш алдаанууд бол зөндөө байгаа л да. Энэ нөгөө нэг тэр хааны ордон дотор байгаа нууран дээр явж байгаа тэр хятад ай май тоглож ийсэн мэдгүй юу шиг юу гэдэг үлээ. Японы гейша шиг нуурама будцсан нөхдүүд ч яваад ах шиг. Тийм тиймэрхүү нэг тийм алдаа жижиг сэжиг алдаанууд бол зөндөө. За сайхан шүүмжлээ. Амжилттай шүүмжилсэн. Гайгүй явсан шиг л гайгүй. За өнөөдөр нэвтрүүлгийг үүгээр өндөрлөө. Дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors